blues genre болохоор хамгийн гол төлөөлөгч бол одоо BB King гэж явна. BB King. Түүний хамгийн алдартай blues дуу болох The Thrill Is Gone гэдэг дуу байгаа. Тэрийг болохоор бас үзэгчдээс сонсч үзээсэй гэж би бас жоохон blues гэдэг жанрыг бас жоохон мэдэрч үзээсэй гэж бодож байна. Манай Монгол улс ч юм бол ялч хүүшиж яваа хүмүүсүүд нэг гэж шүү. Яг тэн чинь бол яг ярьж байгаа юм болохоор бид нэр яг Монгол бол нэг хамгийн өтгөө улс, хамгийн цалин багтай улс гэж одоо бид нэр өөрсдийнхөө тарих тодгоонд өөрсдөө түгшчихэл байгаа юм байна л да. Тэгвэл яг үүндээ яриад үзэнгүүт Монгол бол боломж айгүй их байгаа. Монгол сайхан амьдрах боломж зөндөө их байгаа. Гол нь одоо бид нэр залуу үеийн одоо ингэж гадагшаа хайж явахгүйгээр хамт хөгжүүлэх хэрэгтэй. За өнөөдрийн дугаараа маань цачин өөрөө танилцуулаа хэмлээ. За намайг амар зурал гэдэг. За яг нэг хувьдаа жоохон хөгжим сонсдог нэг тиймэрхүү маягийн хүн байна. За одоо миний мэдгээр бол одоо Куровж дууддаг юм хэд. За өнөөдрийн үсэд маань юу гаргачлаа байлаа. За өнөөдөр болохоор нэг тодорхой жанрыг сонгож аваад ярих гэж бодлоо. За тэрэндээ болохоор одоо миний одоо сүүлийн үед айгүй сонирхож судал сонсож байгаа blues жанрын тухай. Blues genre тий. Ярих гэж бодож байна. Одоо миний мэдгээр чинь болохоор blues чинь 1900 19-р зууны үеэр тий. 19-р зууны үеэр одоо харуудын боолчлын үеэр эхэлсэн гэдэг мөн үү? Одоо 1919-р 20-р зууны ихэр 20-р зууны ихэр хойч боолцол одоо маш их байсан шүү дээ. Одоо манайхан чинь фарм дээрээ өглөө гараал өөрөө ажиллаж буудаг. Cotton field дээр очдог байсан. Жолоо тэр стрессийг зохицуулахын тулд нэг ямар нэг юм сэтгэж бодох хэрэгтэй байж таа. Тэнгүүд одоо манайхан маань одоо манай харууд маань тий хар манайхан маа. Манай харууд нэг жижигхэн баарн ч юм уу цуглаад ингээд дуулч хуурддаг байж л тий. Одоо тэр танаас одоо blues хөгжим бол үүссэн гэж явдаг юм байлээ. Одоо blues хөгжим ямар шүү яг ингээ хөгжмийн зэвсэгтэй холбогдсон бол тэр талаар мэдээлэл авлаа. За blues хөгжим маань болохоор голчлон одоо гитараар тий голчилж явдаг. За тэгээд ерөнхийдөө дотроо маш олон саб жанр байгаа. Одоо Chicago blues гэдэг ч юм уу. Memphis blues гэх мэт тий. За тэнгуүтээ одоо blues-ыг бол би яг одоо хэлэхэд одоо бүх одоо жанрын үндэс суурь гэж бас хэлж болох байх гэж бодож байна. Одоо 19-р зуун гэж одоо бараг 200-ны өмнө байгаа шүү дээ. 1980-90-ад оны үе гэдэг. Эхэлсэн нь болохоор 19-р зуунаас тавигдсан. За тэгээд бүр хамгийн одоо ингэж олон нийтэд ингэж хурж эхэлсэн нь болохоор 20-р зууны ихэр. 20-р зууны ихэр үзээд байгаа. 1900 хэдэн он юм бод тэр чинь 20-оос 30 он ч юм уу тэр байвцсан. За энэ жанрын талаар тэгвэл одоо хүмүүсийн мэдэж магадгүй ч юм уу те. Эсвэл одоо ингэж шамшиг ингэж бас blues жанрын ингэж сонирхдаг ингэж сонсдог хүмүүс байвал одоо нэр дуртахаар тиймэрхүү дуучид байгаа болоо. За blues жанрын болохоор хамгийн гол төлөөлөгч бол одоо BB King гэж явна. BB King. Түүний хамгийн алдартай blues дуу болох The Thrill Is Gone гэдэг дуу байгаа. Тэрийг болохоор бас үзэгчдээс сонсч үзээсэй гэж би бас жоохон blues гэдэг жанрыг бас жоохон мэдэрч үзээсэй гэж бодож байна. Blues гэдэг жанр маань болохоор яг юун дээр одоо гол утга чанар нь юун дээр байгаа гэвнэ. Ингээд одоо тэнцээ болохоор амьдралын хатуу тий хатуу зүйлс одоо хайртай хүнээ санаж дуулах. Тийм ерөөхдөө нэг тийм өөдгөр гуниг дуулдаг гэсэн. Одоо ер нь баг нэрэндээ баг байгаа юм шүү дээ. Blues гэдэг чинь өөрөө гунигтай гэсэн баг тийм утгатай дээ. Гуник хэрсэн. За тэгвэл одоо blues-ийг яг эсрэг төлгээд blues-тэй яг хамт хөгжиж ирсэн жанр бол jazz гэж байгаа. Jazz болохоор айгуу тийм нэг тийм бүжгэлмэр юм шиг тий. Ер нь бол фониваар сонсоолонтой байх юм тийм. Апп гоё тий. Тийм хэмтлэг байдаг. За BB King-ийн талаар тэгвэл хэрэг зүйл нэтгэлээ. Ер нь асуувал. За тэгвэл одоо хипхоп дээр ч юм болохоор алтан үе, мөнгөн үе болон одоо үе гэдэг ч юм уу те. Эсвэл тэгээд mumble rap дээр эсвэл rap scene дээр тиймэрхэн байдаг. Blues дээр одоо тийм алтан үе, мөнгөн үе гэж байдаг болоо. Одоо байдаг бол ямар төлөөлөгч нар байдаг бол тэднээс нь. За би бүр яг тийм үүсч өгдөөсөн үеийнх нь болохоор төлөөлөгч тийм мэдэхгүй байна. За яг алтан үеийн төлөөлөгчдөөс нь дурдах юм бол одоо нэгдүгээр BB King байна. За сайн дурдсан. Миний мэдж байгаагаар бол Buddy Guy байна. За тэнгуүтээ Albert King одоо ингээд цаашлаад явна. За тэнгуүтээ blues-ээс одоо ингээд илүү ингэж одоо evolve болоод одоо цаашилж илүү үнийг хөгжүүлж явуулсан гэх юм бол одоо Jimi Hendrix гэж хүн байна л да. За тэр нь болохоор жоохон rock and roll хаал руугаа blues-ийг жоохон ингээд blues-ээс одоо санаа аваад одоо ингээд явсан гэсэн үг. За тэгэх юм бол цаашаа яваад Stevie Ray Vaughan гэж байна. За тэгээд одоо орчин үеийн хамгийн том төлөөлөл юм бол одоо John Mayer гэж хүн байна да. John Mayer. Тий. Одоо манайхан бүгд дууг сонсч байсан тахтай. Сонсч байсан баг. Би бол тэгтээ сайн мэдгүй. Гэтэ чинь нэг цагаан гай дүүлээ. Цагаан гай гэдэгтэй тийм ээ. Мемс энэ дэр явдаг байсан биш магадгүй яасан гэдэг чинь болохоор ерөөсөө тэр өнгө биш. Өнгө арьсандаа биш зүгээр ингээд дотоод хүнээ тэр сүнсэн тосшоор цаад байгаа. Хамгийн гол нь blues жанр чинь дотоод хүн тэр сүнсээ ингэж мэдрэмжээ одоо гадагшлуулж байгаа жанр юм болов гэж би ойлгох тийм. Одоо англиар бол soul music гэдэг лөө. Тийш дурд бол зүгээр л одоо яасан. Тийм баг.
За тэгвэл блюз хөгжмийн талаар иймэрхүү юм байлаа. За миний одоо мэдж байгаа болохоор 25 онд гарсан Sinners гэдэг нэг аим шиг нэг аваа та. За тийм. Тэрэн дээр болохоор Blues-ээс гардаг. тийм Blues-ээс гарч ирсэн. Одоо хоёр хэр гол дүр маань тэр Sammy Moore гэж хэлсэн баха. За би ясыг хараад байгаа. Тийм Sammy Moore. Sammy Moore-гээ залуу киног одоо. надад үзээгүй. Тэр reel дээр бол аягүй үзсэн. Тийм тэр залуу болохоор одоо нөгөө нэг Michael B Jordan ч нэг гэл нэг facial expression гаргадаг тийм тийм. Тэрэн дээр бол одоо Sammy Moore-ийн яг тэр juke joint одоо нөгөө чиний ярьдаг уулзч одоо цуг PM-ийг уунгаа байдаг газарт нь одоо тэдний үүсгэсэн газарт нь очингуудаа ингээд дуу хөгжмөө ингээд тоглож эхэлж байгаа байхгүй гитартаа ингээд тийм ингээд дуулж эхлэхдээ болохоор өөрийг нь номлогч хүү гэж ярьдаг. Тэнгүүтээ яг тэр номлогч хүү дуугаа дуулаад эхлэхэд ингээд байга орчин ингээд ирээдүүлүү очоод ингээд өнгөрсөн рүү очоод тэнгүүтээ ингээд одоо яг юу гэх timeless music гэж нь бол гарч ирлээ. Тэр жишээлх нь ер нь бас зөв үү те. Зөв гэж би бодож байна. За би ч яг нэг зөв гэж нэг зөв хэлж байна. Тэр нь яг бас хүүгнээс бодлоо шүү дээ те. Санал хэлж байна. Тийм. Бас би бас нэг тийм хүн яг сценийг харж ирсэн болохоор бас тэрийг бас асуумаар санагдаад асуучлаа. За өөр чин за jazz хөгжмийн талаар бас ярил л да. За би jazz хөгжмөгч нэг сайн мэдгүй. Гэтэ одоо бидний одоо мэдгэр чинь болохоор Green Book гэдэг кино байгаа та. Тэрэн дээр нэг хвчлэн одоо гарч ирдэг. Тэрэн дээр одоо за эн чинь болохоор jazz хөгжим чинь болохоор одоо хэрвээ мэдээллийн одоо iPad дээр хараад байгаа. Тэгэнгүүт одоо blues хөгжмөөс ингээд санаа авч гарч ирсэн ингээд хөгжим гэдэг байгаа байхгүй. За яг blues яг дараахан гарч ирсэн гэж үсэгдсэн гэж. Одоо бас ингээд киногоор ингээд бодонгууд Back to the Future дээр бас тий нөгөө Go Johnny Go. Яг нөгөө тухайн хүмүүс нь болохоор ойлгохгүй байдаг. Тэгээд манай нөгөө гол дүрийн залуучин одоо ирээдүйс ирсэн болохоор ингээд нийцдэг одоо ингээд танаа хүүхдүүд ч ойлгоно гэж. Тий хүүхдүүд ч ойлгоно гэдэг. Та хэд ойлгохгүйсэн ч удахгүй ойлгоно гэдэг. Тэр бол айгүй гоё юм гарч ирдэг. Тий. За яг Green Book дээр ярих юм бол тэр нөгөө нэг баарнд орж ирдэг сцен өгдөг штэ. Манай нөгөө нэг доктор Shirley болон Tony Lip хоёр чинь баарнд орж ирдэг. Тэнгүүд яг хойно нөгөө нэг манай баарны одоо локал хөгжимчд нөгөө нэг халаас үйждэг тий. Харуудын баар л орж ирдэг гэсэн юм тий. Тэнгүүд манай доктор Shirley чинь нэг амар тийм гайхсан үг аясаар хардаг штэ. Тий ингээд чи баг энд юу хийж байгаа ч гэдэг юм тийм хүн жоох. Нас нэг жоохон арай өөр амьдралтай байгаад байгаа болохоор тэнгүүд яг нэг ганц хоёр нэг юм уусны дараа тийм ээ. Манай доктор Shirley чинь тайзан дээр гараад төгөлдрөөр тоглодог. Тэнгүүд яг нөгөөдөл нь аягүй юм хүлэн зөвшөөрөөд ингээд бидний нэг байна гэх юм уу тийм байдлаар. Тэгээ хамт яг тэр jazz тоглож байгаа гэсэн нь бол надад аягүй гой санагдсан. Тэр кино ч юм болохоор өөрөө угаасаа жоохон яг ингээд харангууд ганцаараа ингээд аягүй баян тэгснэ ингээд амар том ор таршиг ингээд байранд ганцаараа амьдэрдэг ер нь ингээд яг цагаанууд ч ингээд нийлэхгүй харууд ч ингээд нийлэхгүй нэг тийм ганцаард нүлэн байгаа даа шүү дээ. Тэнгүүд бодит амьдралаас сэтүүлсэн байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр хоёр талаар шилжилт үед байсан баг тийм. Тэнгүүд одоо ингээд яг юугаар нийлж ийнэхээр тэнгүүд нэг хөгжмөр ингээд аягаа нийлээд те. Одоо тэр плюс хөгжим шиг ингээд яг гоё бүх юм ингээд одоо харуудтай нийлэж гэх юм уу тиймэрхүү байгаад байгаа. За яг энэс ингээд явд юм биш. Яг тэн дээр бас нэг айгүй нэг тийм байдаас нэг тийм айгүй зөв хэсэг гардаг шүү дээ. Манай доктор Shirley чинь зөвхөн нэг Steinway төвлөр урд тийм зөвхөн нөгөө тийм бүр ингээд юутай төс кондишн тэ одоо нөгөө грэндэ тийм заасан байдаг шүү дээ. Тэнгүүд цаг нөгөө нэг тоглолтын танхимд очиод одоо төвлөр уур нэг барыг нуурж унах гэж байгаа нэг байдаг шүү дээ. Баахан хог мог хийцэн тэр бүр дотор ингээд ундаан самч үү тийм үү тийм нэг баахан тоосон дараач мөн. Тэнгүүд зэрэг манай Tony Lip маань нөгөө залуу нэг шанаадад авдаг. Тэгээд яг нэг хэсэг шилждэг шүү дээ. Тийм шилжээд Shirley чинь нөгөө төвлөр уур тоглож байгааг наад ирдэг. Тэр бас аюу гоё хэсэг санагдав. Тийм. Тийм фриз артыг санаж байна. Бlues-ийг одоо ингээд би бас яг нэг жоохон тоолох гэж одоо жоохон оролцож байгаа юм уу? Нэг backing music тавьчаад одоо тухайн key сонгочоод тэгээ яг blues-ийг ингээд тоглож байгаа. За тэнгуүт яг ингээд яг зөв ингээд сүнсээ зориулаад тий. Яг ингээд ямар нэг тийм үйл явдал барьж аваад одоо яг тэрийг төсөөлөд тоглуулнаа та бүр аймаг хөө тийм. Миний яг сүнс гарч ирээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Нүзээ ингээд үйл явдалтай. Тэгээ тэрийг ингээд бодоод юм уу те. Тийм. Одоо зүгээр нэг залуу амьдарч илаа те. Би надад бол огтхон ч тийм хамаатай. Надад болж исэн зүйл биш байхгүй. Тийм релит хийх бол зүйл биш байгаа шүү дээ. Тэнгүүд би зүгээр л нэг ингээд амьдарч байгаа залуу те. Чи яг миний хамгийн хайртай хүн одоо нас орчдөг ч юм уу те. Нойрхоо одоод алгуулаад эсвэл нас орхон жаашаа яста муу өртөө юм ярьчлаа. Нэг өөр тийш явдчихдаг ч юм уу те. Эсвэл нэг алга болчлаа л яваад. Өөр хүн дагаа авчдаг ч юм уу. Тэгээд тэрнээс агуу ингээд бодоод тэрийг амар төсөөлж бодож модоод. Тэгж тоглохоор амар тийм сүнс гарч ирж байгаа юм шиг амар санагддаг. Яа тань. Тэр яг blues гэдэг нь болохоор яг өөр зүйл тааж яваш. Blues гэдэг яг тэр тухайн хүний яг тэр сүнсийг л яг тийм илүү тийм бодит бийжүүлж байгаа нэг тийм
хөгжим гэж бас хэлж болох хаа. Илүү ингээд гэтээ одоо ингэ сонсонгууд бас блюз одоо тэрэн дээр чинь юу лээ. Тэр синер бас идэг байхгүй. Тэр нөгөө нэг номлогч үгээд байгаа шүү дээ. Тэнгүүд түүх нь болохоор өөрөө хөгжим дуртай, блюз дуртай. Тэгсэн аав нь ингээд пастор хүн. Одоо сүмийн номлогч гэж ярьдаг лөө. Тэнгүүд өөрөө одоо ингээд хөгжим тоглоод ингээд яваад зах мөрөөдөлт байгаа шүү дээ. Ингээд мөрөөдөл нь олцсон байхад ч ингээд аав нь чи ингээд зөв номлогч чи ингээд битгий юм илийдэлийн ингээд хөгжим игээ тэгээд тэнгүүтээ яг нэг тэр чин юм тийм далд одоо ингээд өөрийнх нь ингээд мөрөөдөлж чадаа шүү дээ. Тэг яг тэрийг ингээд гарч ирэхдээ ингээд бусад аяг хүчтэй гарч ирдэг байхгүй яг. Би ингээд одоо аав минь наа ингээд номлогч болох гэсэн. Гэтэ би ингээд хөгжим тоглоомаар гэж хийж нэг тиймэрхүү нэг үгээр эхэлдэг байхад дуун баг. Тэгээд тэрнээсээ цаашаа ингээд яг амьдрал нь яваад тийм дуун дээр бол тэр нь бас ингээд үнэхээр гоё санагдсан юм лээ яг. Тэр хүнийг би огт мэдгүй байгаа шүү дээ. Гэтэ ингээд яг ингээд ойлгох гэж байгаа юм шиг тийм ингээд тийм үнэхээр ингээд нэрээ тийм ч юм уу гэдэг маягараас орж ирдэг юм билээ яг. Гэтэ энэ яг нэг цаагаараа бас нэг тийм Холливуудын бас нэг тийм сонир мессеж яваад байгаа юм шиг. Хүн яг хүс мөрөөлөд авах хэрэгтэй гэдэг л тийм. Тийм яриануд байдаг шүү дээ. Тийм нэг жаа сонир. Манай нэг баяцсан хүмүүс чинь одоо яаж баяжих вэ гингөө. Хүс мөрөөдлөд авах. Үнэн ч вэ, тууштай бай. Нэг сонир юм ярьдаг шүү дээ. Яг тэг нууцаа ярьдаг. Тэр яг энэ баян болох гэснээс бол надад бол яг баг зэрэг азны асуудал юм шиг санагдаж шүү дээ. Гэтэ яг connection mas хэрэгтэй те. Яг connection амар хэрэгтэй. Тэгээ саяханатаа бас нэг аяга сони юм боллоо л да. За юу болсон? Манайх их сургуулийн нараа нийлээд нэг 5-5 эсрэг тоглолоо. За. Тэгээд яг гарч ирчээд яг одоо угаасаа нэг цугладаг штэ. Аач гэж яриад. Тэгсэн чинь нэг ихч за нэг 50 гарсан 60 төгч яваа юм уу? Бид нар дээр айгүй инээмсгэлж ирэл. За дүүн дээр тоглож байгаа мó хүүхдүүд тэгэл тэглээ. Тэгэнгүүт нь тийм ээ гэж бид нар тоглоо гараад ирээд байж гэн гэсэн чинь. За та нар өөр юм тоглоно шүү. Залуу юу гэж. Эдрэгэд за өөр юу тоглох юм бол да. За. Мэдгүй бид нар бол нэг тийм байг тоглоод за ер нь байг тоглосон чи яа тийм. Үгүй. Тийм үстэй. Тийм шүү дээ. Би бас бусдад ингэлээ болохгүйгаас тэгээд насан турш хүмүүс одоо хаана юу хийж явах тухайн хүний асуудал биш шүү дээ. Өөрт нь лээ болж байгаа бол одоо муугаар шахаад ингээд өөрт нь лээ болчих бол ямар хамаагаа юм бэ уг нь. Манай ээж манай эмээ хүртэл надад тэгж хэлэхгүй байгаа. Тэр хүн надад яг тэгж хэлэх ямар хэрэгтэй тийм. Тэгээд одоо тэр хүний санагдаж байгаа байхгүй. Үгийг аваад ч бид нар тэг яг яах юм тэгээд бид нар ямар ч хамаагүй юм шүү дээ. Тэр бол бид нар яг ямар хүн ямар амьдралтай ямар боловсралтай ямар ажил хийдэг юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Дарж байгаа нэг чөлөө цагаараа тоглож байгаа ч юм билүү. Юу ч мэдэхгүй байхгүй. Бөөнөрөө ингээд баг 2-3 сар ярьж байгаа ч юм уу те ингээд ажил төрөлнийгээ яг тэгж төгөж дараад ингээд гоё тоглоод яг ингээд гоё ингээд тоглолцсон ингээд за ингээд дуусчлаа тэрийг л дараа чи маань ирээ үзсэн чи гинт нэг хөвшигч харж ирсэн та нар өөрийн тоглож юм бол яах гэдэг хүүхдийн тоглох гот юм аа шимээр тэр бол бас ангиас санд байгаа юм л та хизэрхий уушгууд өртөгтэй яг үнэндээ яг гэхдээ нийтээр бол тийм биш яхаа гэж би бас итгэж байгаа. Стейж итгэдэг гэхдээ бас тиймэрхүү хүмүүс бас нэг 3-7 нийгмиг бол бас байдаг те нэг байгаа ядаргатай зүгээр үж байгаа л өөрсдийнх нь хэрэгтэй шууд сүн имэйл. Манай монголчууд нийтээр рейж байтер тий. За амар үрддэг тий. Зүгээр яг өөрөөсөө мэдхгүй ч яг рейж бит хийсэн байдаг. Тий зүгээр ингээд ярьж байгаа юм рейж бит талааддаг тий. Нэг ядаргаа. Ярианы өнгө айс. Өнгө айс хэлжимч мэлэмжтэй юу гэдэг юу хэлэмж ч юм уу. Тэр чигээр тэгээд бид нар ч тэгээд тасаа зогссон шүү дээ. Нэ комеди мөвдөр гардаг шиг тий. Нэ тэнгуй тацтай шийдсэн чинь хүүхдийн 7-4 мж үзчих. Тэгээ өгчөө юу гэх шиг. Юу гэсэн үг вэ тэр чи одоо. Тэгээд комент болгон дээр л одоо энэ яг хин хэрэгтэй. Гэснэг комент явж идэг тий. Нэ яг тэгснээс ивүүс явдсан шүү дээ. Нэг зүгээр бичлэг тэр чи одоо комеди гэдэг чинь ингээд ямар ч ингээд сенсор байхгүй. Яг го сенсор байх хэрэгтэй байх л та. Гэтэ зүгээр ингээд энгийн хүмүүс ярьж байгаа юм дээр чинь зүгээр энд яг хин хэрэгтэй мэрэд байна. Наа чин яг ямар хамаатай юм аваатай ингээл чи юугаа мэдх юм ингээл сүнсүн болоо юм асуухал. Гэхдээ яг тэр одоо апплод хийсэн тэр комедигийнх нь лайкны тог бас тэр бичиж байгаа комент харьцуулгууд бас нэг гайгүй юм шиг тийм хүмүүс нэг бага байгаа юм шиг. Гэхдээ бас тэгж бодож байгаа бодлоо комент оруулахгүй байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Манай монголчууд бас нэлээд ууртай улс судалтай. Айгүй ууртай л да. Нэлээд ууртай. Бүх тал дээр харагддаг шүү дээ бас. Одоо зам дээр л шүү дээ. Тийм зам дээр өөдрич прайм гэх шүү дээ. Яг гэхдээ яаж сойби гарлаа ирнэ. Ийш ирж явахдаа алхаа явж байгаа шүү дээ. Энд Шангилийн уудаар ирээд тэр явж исэн. Угаасаа түжигдсэн хүмүүс чинь угаасаа бүгдийн явын уцаа гаргаад ингэж яд. Гэтэ дөрөндөө бол тэр чинь ингэж уцаа гаргаад харж болохгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар уудын хөнгө өгч юм эсвэл машин мөрүүлдэг ч юм уу тиймэрхүү асуудал гарч болно. Тэгэхээр чи за ингэж нэг 4-5 машин өнгө яваад өнгөрлөө. Бүгд тэр уцаа харсан ба шүү дээ.
Тэгээ цагдаа машин байхгүй. Тэгэхээр заяа бас арайч үгүй л үтэйгээс ахаас ялгаа өнгөцөл YouTube үзсэн л суучлаа гэсэн. Бүр хачи марсан шүү дээ. Одоо манай монголчууд ч ер нь заавал нэг сигнал тарж явдаг болсон. Тийм. Яг хоо надаас нэг гайгүй санагдаад байгаа байхгүй. Тэгсэн сүүл яг ингээд хажууд талынхаа машин руу яалч ингээд харчдаг юм рефлексээр харцдаг шүү дээ. Тэгсэн нэг ах бүр зүгээр ингээд сигнал нэрээ гараа тавьчихсан ингээд явж явах яг хоо. Зүгээр бэлдсэн үү? Зүгээр шууд бэлдсэн. Зогсуул гээ. Нонгод асах юм бол тэгээ. Тэгээд дарах гэж. Яг энэ замын хөдөлгөөн дээр яг хэлэхэд бол яг одоо хэлчихье. Тэр хойноос гэрлээ анивчулдаг жолооч л үнэхээр лайтай. Театрат шүү дээ. Зүгээр лайтай. Гэхдээ эсвэл зүгээр бас тийм үүдөөс нэг явж байгаа машинуудаас нэг холоо асааж масаадаг хүмүүсээс дотор шүү дээ. Тийм дотор ингээд яг яах гэж байгаа тэр чинь одоо за гэрлүүлгүй газар байсан ч гэсэн тэгээд бас амар ядраатай байхгүй үндэ. Өөрөө ингээд яг л рейж байдаг байхгүй тийм. Хүнийг ингээд стрессүүлээд өөрөө зүгээр инээсэн зүгээр жолоогоор би зүгээр явахгүй шүү гэрлээ анивчулнаа нэг масаж утраад уриалахад бол одоо гарцсан дээр одоо түтэж хагаад яалчгүй нэг зогсох моксох үе бол байгаа шүү. Тэнгүүд ер нь би бол одоо тэр гартныхаа наан ингээд дараагийнхаа өөрийнхөө машиныг орж болох зай гарчлан хөдөждөг байхгүй. Тэнгүүд одоо зогсчихгоо зарим нэг жолооч нь хойноос гэрлээ анивчул. Зарим нь бол одоо зүүн гарталд явж байгаа машин тэр миний зай руу шахаа орч. Тиймэрхүү амар бас рейж байтад байна. Муухай явандаа. Тэгээс нүд шагтан дүүж үзчихсэн шүү дээ ингээд яг нэг ингээд гарч дуусаагүйсэн чинь нөгөө гэрл насангуудаа ингээд дундуур ингээд орж ирсэн ингээд дөрвөн талаас ингээд би нэр ингээд орцсон байдаг. Одоо хамгийн тод шизэр одоо талбай болцсон шүү. Талбай маршлын гүрэн. Тэр бол байнга тэгдэж шүү. Байнга тэгж асуудал үүсдэг. Тэр бол тэнцэнээс болоод ер нь хотын төвчрөл бас нэлээх үүсэж байгаа байх шүү. Стресстэй те. Хотод жоох ер нь Монголд байх өөрөө стресстэй л те. Хотод Монголд тусмаа тэгээ хотод бас үүсэж. Тэгж бас яг нь сайн ажгаар сааштай тийм ээ. Гэтэ яс сүүлийн үед ер нь тэгээ сайн чимэг байгаа юм да. Гэтэ энэ нөгөө нэг сүүл тоглосон шүү дээ. За тийм. Тэрийг би нөгөө нэг чанд ер нь мэдчихэе. Би яг тэр яагаад тэгснийг мэдэхгүй байгаадсан байхгүй. Чам тэр талаар мэдээлэл байгаа. Тэр чинь болохоор нэг юу н шатсан юм шүү те. Одоо дулааны цахилгаан станц чинь нэг генератор гэх юм уу миний ойлгож байгаа. Одоо маш олон генератор 5 генератор байдаг ч гэлөө тэр ажиллаж байгаа юм те. За тэнгууд одоо тэд нар ажиллаж одоо манай хотын эрчим хүч одоо ингээд яг хөө дайжгүй явт юм шиг байна. Тэнгууд нэг нь одоо дэлбэрсэн л юм шиг байлаа л да. Шатад төлөвлөд. Тэнгууд одоо тэрийг одоо нэг нь л одоо сүрчингүүд манай хотын цахилгаан хангамж бол ингээд дутчихж байгаа гэсэн үг. Шууд ингээд босд нь ингээд хитрхийг ачаалаад эхлэх юм байна шүү дээ. Тэнгууд одоо тэр дараагийн одоо дэлбэрэлтийг үүсгэхгүй тул одоо ингээд бүс бүсээр нь ингээд цагийн хуваартай тасалсан гэж ойлгосон шүү дээ. Тэнгууд бас энэс бас нэгэн бодонгууд бидэрт бас backup generator байхгүй байна те. Тийм. Яа ингээд энэ ингээ унах юм бол дараа чинь энэ одоо хойно байгаа юмыг асааж болно, ажиллуулж болно гэсэн юм гэж боддог юм шүү дээ. Тийм бид нар сая нөгөө нэг Ravioli гэдэг нэг комеди гэдэг залуу байна шүү дээ. Нэг бичлэг яваадсан трip яг үзүү байгаасан. Станцын инженер юм байлаа шүү дээ, захилгааны инженер. Тийм тийм. Оросд сураад нөгөө нэг тэр тоног төхөөрөмжийн инженер юм байлаа. Тэн дээр ярьж байхад бол манайх ч болохоор нэмэж цахилгаан станц барья гэдэг яриад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо зарим улсууд одоо яг хайбрид машин шиг. За одоо ингээд жижигхэн цахилгаан үүсгэр маягийн хийчдэг юм шиг байлаа. За тэнгүүд тэр нь болохоор нэг backup гэсэн үг юм уу? Одоо айл нэг нь унах юм бол гэдэг. Ачаалтаа өвлийн 12 сар 1-р сард тэрийг ажилуулад тэгээд босод зүйдээ дулааны үйлдэл дан одоо нүүрсээрээ явдаг ч юм уу тиймэрхүү юм ярьсан шүү. Тэрийг бас хүмүүс сүүцхийг бас зөвлөж байна. Бас нэг эмэгтэй хийсэн байсан. Гэхдээ Монгол улсаас хүмүүс яриад л байлаа шүү дээ. Мөхсөл мэг гэдэг залуу. Өнөөдөр би бас нөгөө нэг Амраа Liberty дэсэн подкаст нэг халт утсан. Манай Монгол улс ч юм бол ялч хөгжиж яваа улсуудын нэг гэж шүү. Хөгжингүү орон. Яг тэнцээ бол яг ярьж байгаа юм болохоор бид нэр яг Монгол бол нэг хамгийн бүтэхгүй улс, хамгийн цалин багтай улс гэж одоо бид нэр одоо өөрсдийнхөө тарих тодгоонд өөрсдөө түвшчээл байгаа юм байлаа л да. Тэгвэл яг үүндээ яриад үзэнгүүт Монгол бол боломж айгүй их байгаа. Монгол сайхан амьдрах боломж зөндөө их байгаа. Гол нь одоо бид нэр залуу үеийн одоо ингэж Монгол улсаа гадагшаа хайж явахгүйгээр хамт хөгжүүлэх хэрэгтэй. Үлдээд үлдээ үлдэх ч яг угаасаа бидний одоо манай Монгол улс шүү дээ. Одоо төрсөн утга юм байна уу гэн. Тэгээд бид нар яг залуу үеийн хамгийн их хэрэгтэй гэж юу тэр хүмүүс өнцгөөс ойлгож байна. Гэтэ угаасаа монголчууд яг үндэ ингэ сарын цалингаар за нэг сая 500 цалинтай эсвэл нэг сая 500 цалинтай өрний амьдрал нөгөө 3 сая цалинтай амьдрал нөгөө бас нөгөө шүү дээ. Тэнгүүд бүр ингэ одоо юу гэх гаднаас хөдөөнөөс орж ирсэн гэж бас за орнотоос орж ирсэн нэг хинэг хүн ингээд
Улаанбаатарт амьдрий гэх тэгэнгүүт айгүйх мөнгөний асуудалтай л байгаа юм л да яг. Нэг өрөө байр дөрвөлж гэж бодъё л да. Тэгэхээр чинь шинээр ихтэй болчиход байна шүү дээ. Тийм хамгийн маа шинээр ихлэх болсон. Тэгээ ингээд нэг өрөө байр чинь заа бараг сая 500-аас эхэлж байгаа юм те. Тэгснэ урд төр нэмэх гээд эхлээд 4 сарын бараг ингээд төлбөрөө төлнө. Тэнгүүд одоо тэр чинь 6 сар болж байгаа шүү дээ. Тэгээ тэнгүүд чинь за тэр нь байна. Одоо тавилгатай байж магадгүй, тавилгагүй байж магадгүй. Тэнгүүд одоо хоосон байрлал бас одоо тэгээд өдөржин хоосон суудаг чадахгүй шүү дээ. Тийм болохоор бас хооллон сахар ихтэй. Тэгээ ус дулаан цахилгаан энэ шинэ юу гэдэг. Интернет урсгал зардал зөндөө гарч ин. Тэнгүүд бараг бараг хамгийн доод зардал 2 сая 500 сая болчихлоо. 2 сая 500-аас бараг эхлэв тийм. Тэнгүүд одоо за тэгээд тэгэхэд чинь одоо оюутны хүн байлаа гэж бодлоо та бүр. Тэгэхээр чи одоо оюутны хичээлд явах хэвээр бас ингээд байрлахаар хэрэгтэй байгаа. Тэнгүүд бас өөрөө бас хайна гарч ормоор санагдаж шүү дээ тоглож муулаа тий. Юу уудагч байт юм уу яа тий. Тэнгүүд чинь бас бараг л 3 саяас доош цалинтай бол хэцүү байгаа тоххой юм дээ. Ямар нэгэн байдлаар тэнгүүд тэгээд одоо аауж эсэ бай мөнгө удаж чадахгүй бас тэр чи одоо хувийн бас асуудал байгаа шүү дээ. Одоо өөрийнхөө сургуулийн төлбөрийг төлүүлсэн байж байгаас мөнгө аваад эхлүүл бас аюу асуудалтай гэр бүлний яадаг ч юм лээ мэдхгүй бас. Тэг ингээ бодонгод би чинь өөрөө болохоор тиймэрхүү бас нэг мэдрэг болохоор бас дайжгүй байгаад байгаа. Гэтэ яг өөр ингээ бодонгууд бас амар яваад байгаа. Зүгээр би ч одоо нэг юунддаггүй байранд өгдөг. Гэтэ устдлан цахилгаанаа төлөө явж байгаа. Саяхан би чинь нөгөө нэг зөвч гэдэг байх чинь сая 300 400 авдаг гэсэхгүй хар дээр яг ингээ авч байгаа. Тэнгүүд нөгөө эндээс төлөөж байгаа гэд бодонгод 2 саяас би төлдөг байсан. Тэгээд ингээ бодонгод би ч бас нэг 3 4 найзтай энэ төв нь хуваагаад төлж байгаа шүү дээ бас. Тэгэхээр чинь бас ингээ өрөхгүй л байгаа байхгүй юм дэ. Хойно ингээд нэг яг үндэ хуваагаад өрөхгүй юм тий. Тийм 200 300 мянган төгрөг би бас нэг хойшоо яваа хийж мэрэж шүү дээ. Нэг хадгалан шүүсгэж ч юм уу. Хэрэгтэй үед нэг хэрэг гардаг шүү дээ. Тухайн үед нэг гаргаад ашиглах мөнгө бас нэг байдаг ч юм аа шүү дээ. Тэгэхээр чинь тийм тий. 200 300 мянга өрөхгүй шүү дээ юм. Тийм байгаад байдаг. За өнөөдрийн подкаст маань ингээд дуусч байна. Одоо подкаст нэр ирсэн цочин амар жаргалтай баярлалаа. Амар жаргалтай баярлалаа. Бид хоёр бол нэлээд сони юмны тухай ярьлаа. Или балаа юм ярьлаа. Хэрэгтэй ч юм ярьлаа, хэрэггүй ч юм ярьлаа. Өдөр тутмын манайхны ярьдаг юм ярьлаа гэж бодсон шүү дээ. Тэгэхээр бол нэг таксины ах шиг л болчихлоо. Одоо тэр сүлд ороо явган дээр. Таксины ах шиг л одоо нөгөө Монгол сүүжихгүй байх, энэ чинь тэгжсэн нэтрээ гэвэл орол таксины ахс байлгаа болчихлоо. Яг сонирхолтой байлаа. За баярлалаа. За баярлалаа.